төрийн тэр хүүхдийн хоолнд өгж байгаа мөнгө үргүй сарлагдаад байна. Үр ашгаа хүүхдэд очиж өгөхгүй байна. Хоёрдугаар хүүхдүүд маань хоол шимт ижээлийн мэдлэгтэй болж өдөрт шимт ижээлтэй хоол идэж чадахгүйгээс болоод хүүхдүүд чинь ингэж их өвдөж байна. Ирээдүйд өвчтөн хүмүүс бий болох гэдэг. Тэгэхээр бид нэр аль болох 1 жилийн өмнө одоо энэ асуудлыг шийдэж чадчихлаа Монгол улсын нийгмийн эрүүл мэндийг бид нэр сайжруулах гэдэг гэсэн утгатай. Сайн байцгаана уу? Гөгөөцгийн сайт хоол зүйч пэйжтэй хамтраад зүү хоолтын талаарх цуврал мэдээллүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр энэ удаад бидэнтэй ярилцахаар доктор профессор Пүрүүж маань ирсэн байгаа. За хоол зүйн талаар дээрэс нь өнөөдрийн хувьд бол цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолтын талаар ярихаар таныг өрсөн байна. За тий. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн байна уу? За бидэд ингээд нөгөө цэцэрлэг сургуулийн хоолт гэхээр цэцэрлэг харьцангуй гайгүй байдаг юм шиг байна. Сургууль дээр очихоор бага ангийн хүүхдүүдийн хоолтой холбоотой бас нэлээд асуудлууд гараад ах шиг байна. Тэгэхээр та яг энэ салбарт нэлээд олон жил ажиллаж байгаа туршлагатай хүний үүднээс яг энэ талаар юу гэж бодож байна вэ гэдгээс яриагаа эхлэе. Тэг яг үнэ ер нь энэ хүн хааны тэнд хоол хийх ёстой шүү дээ. Бүх газар л хоол биш, сэргийн анги, шүгэн шидэр гүйцэтгэх мүстгэл бүгдээр л хоол хийх ёстой. Тэгээ энэ хүүхдэд хоол хийн гэдэг бол насан туршид бол өөрсдөө хамгаалаад энэ хоол чинь тийм байна, ийм байна гэд хэлж болж чадна. Гэтэл хүүхдүүд бол ерөөсөө юу өгөн тэрийг идчихээ. Нээр нэгдүгürt, хоёрдугаар хүүхдэд өгж байгаа хоол гэдэг бол цэцэрлэгийн хүүхдэд хоол бол одоо өдөрт 24 цэцэрлэг бол 100%, 8 цаг ажиллагаатай цэцэрлэг бол өдрийн 8 цаг тэнд чинь байж шээ. Ихэнх цагаа тэнд өнгөрөөж байна. Сургууль бол харьцангуй бага боловч юм шиг боловч өнөөдөр яг хүүхдүүд бол маш их одоо цаг зав сургууль дээр өнгөрөөдөг болж байна. Нөгөө талдаа хүүхдүүд бас их хол зайнд ингэж явдаг болсон. Уул нь бол гэртийнхээ ойрхон хүүхдүүд сургуульд явах хэрэгтэй. Гэтэл Улаанбаатарт бол одоо тэр бүр алдагдаад хүүхдүүд ч өшнөө олон цаг унаад тэр энэ төвчрээнд яваад ингээд аюу эрсдэлтэй юмнууд. Тэгэхээр энэ цаг үед хүүхдийн эрүүл мэндэд хамгийн одоо чухал зүйл чи юу вэ гэхээр өөрөөсөө хоол болж таарж байгаа хгүй тэр хүүхд одоо мундаг математикч болдогч бай, ямар ч юмны олимпиадын авраг болдогч бай, өрдөөсөө тэр хүүхд юуны түрүүнд эхлээд эрүүл болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хүүхдүүдээ ийм эрүүл байх үүднээсээ дэлхийн энэ улс орнууд бүгдээр энэ сургуулийн хүүхдээ хоолны хөтөлбөрийг хийд юм байл да. Цэцэрлэг бол улс орн болгонд өөр. Зарим орнуудад чинь цэцэрлэг байдаггүй, ээж нь сургуульд орох хүртэл нь одоо хүүхдээ өсгөдөг гэдэг. Тэр чинь яадан хэрэг нөгөө хүн гэдэг чинь хамгийн үнэтэй капитал. Энэ хүүхд гаргаж яах гэдэг чинь өөрөө аюу чухал зүйл. Чухал одоо үйл ажиллагаа юу гэх юм даа маш чухал юм баггүй да. Тэгэхээр энэ хүүхэд төрж ийн гэдэг чухал учраас тэр хүүхдийг ирээдүйд энэ улсын иргэн эрүүл хүн болгохын тулд тухайн улс орн бол байдаг хүчин чадлаараа бүл бүтэн системээр л анхаард юм байл та одоо ингээд зөндөө юм уншлаа судлаа явж үзлээ инээ тэрлээ. Тэгээ эдгээр чинь 1950 он 60 он 70 оны үед энэ хүүхдийг хооллох талаарх асуудлаа гойд анхаарад энэ хүүхдээ хоолнуудынхаа ингээд системийг бүрдүүлсэн байхгүй улс орнууд ч. Гэтэл манай улс орн чинь бас яг тэр 60 70 оны үед энэ хүүхдээ хоолны асуудлыг бол хийжсэн цэцэрлэгийн хүүхдээ хоол, сургуулийн хүүхдээ хоол гэдэг чинь тухайн үед худалдаа илтгэлийн яамд дэд орлогч сайдын ажлын хүрээнд яг энэ одоо бүх нийтийн хоолны асуудлыг хариуцсан орлогч сайттай тэр нь энэ цэцэрлэгийн хүүхдээс ахуулаад одоо бүхэл хоолны асуудлууд нийтийн хоолны бүх асуудлуудыг яа тэгээд ингээд эний одоо ханган нийлүүлэлтийг шилжсэн трестүүд гэж байгуулад ингээ явж хагаад 1970 онд ч бүр аягүй том тогтоод могтол гаргасан байт юм билээ л энэ хоолны асуудлыг. Тэр дэлхийд даяар тэр үед энэ хоолны асуудлыг анхаарч ирсэн, манай улс ч гэсэн анхаарч эхэлж ирсэн. Ингээ маш том систем бүрдүүлээд явж хагаад бид нэр 90 онтод залгаад тэгээд тэр 90 онд бол хамгийн түрүүнд хувьчилж хамгийн түрүүнд одоо ашигын төлөө ажиллаж болно гэж ойлгоод одоо юучгүй болгосон энэ юм чинь одоо энэ манай хоол үйлдвэрлэлийн салбар шүү дээ. Ер нь бол тэгээ хоол үйлдвэрлэлийн салбар ингэ тэгээ цэцэрлэгийн хүүхд чинь нөгөө байнгын ингэ явж исэн учраас дээр нь цэцэрлэгийн хүүхд ч одоо дор хаяж 8 цаг тэгээ 24 цаг байж байгаа учраас нэг юм хоол энэ бол болиулаагүй. Тийм учраас цэцэрлэгийн хүүхдэд хоолны асуудал ингэ тасралтгүй явцсан учраас нэг цэцэрлэгийн хоол бол харьцангуй гайгүй боловч өнөөдөр ингэ зарим цэцэрлэгүүдээр ороход тэр галтгооны байгаа байдал орч харлах хэцүү. Тэгээ хамгийн гол нь энэ цэцэрлэг сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамж
гэдэг юмны системийг огт бүрдүүлээг учраас байхгүй учраас өнөөдөр энэ хоол үйлдвэрлэл явахад аюу хэцүү байгаад байгаа байхгүй. За ингээд цэцэрлэгийг харьцангуй гайгүй гэдэг цэцэг сургуулийн хүүхдээ хоолны асуудал бол үндсэндээ тэгээ 90 оноос хойш ерөөс ингээд зогсоцсон. Ерөөсөө тэгээ ингэж байж байгаа сая эн чинь 2006 онд л буцаж байх ёстой гэж яалчгүй эн чинь нөгөө нийгмийн шаардлага учраас буцаад гарч ирсэн. Тэгээ гарч ирэхдээ энийг ингээд бүр сүлдээ энэ хүүхдээ хоолноос ашиг олдог процесс болгочлоо. Ингээд явсараа сүлдээ эн чинь тэгээд энэний бүх илрэлч одоо энэ хүүхдүүдийн өвчлөл, хүүхдүүдийн өсөл төгслийн байдлын нийгмийн албан. Тэгэхээр энэ хүүхдийг одоо хүүхдийн эсрэг одоо юу лээ хүүхдийн хүчирхийлэл гэх нэг юм ярьдаг үстэй тий. Тэгээ би бүр энэгээр чинь нэг юм ч хүртэл хэвлүүлж ил байсан л та. Тэгээ хүүхдийн хүчирхийлэл гэхээр манайхан чинь 6 төрлийн хүчирхийлэл байгаа байхгүй. Тэрний дээр үл хайхрах хүчирхийлэлд энэ хоол ундгүй байг шимт ижлийн дутагдалд орох тэгэхээр өвчтэй болно одоо эрүүл мэндэд эрсдэл үүснэ гэдгийг мэдсээр ижиж шаагахгүй байх юм бол энэ чинь бас маш том үл хайхрах хүчирхийлэл байхгүй. Тэгэхээр энийг ч юурээс ингээд үл хайхраад хайцнаас болоод өнөөдөр энэ хүүхдүүд тэгээ эндээс улбалаад энэ хүмүүсийн нөгөө бага наснаас нь хоолын зүг байлгагүй болсноос болоод энэ их одоо хоолтын буруу даатал хөвшил хоолтын талаарх мэдлэггүй байдал энэ төр чинь өнөөдөр энэ их халдварын бус өвчлөлийг чинь их өсвөр болчлоо шүү дээ. Ер нь бол өөр эндээс шалтгаан хайгаад үнэхэр гаргаж ирээч байхгүй. Одоо утааг ярьж байна. Гэхдээ утаа чинь жилийн дөрөв үйлдвэрлэл биш. А дээр нь Цүн Улаанбаатар хоттой байна шүү. Тэгвэл тэр утаагүй байгаа тэр хөдөө сумын хүүхдүүд тэгвэл яагаад бас адилхан өвдөө таны түрээд ингэж байгаа юм. Тэгэхээр эн чинь ханы дүрн гэдэг чинь дархлаас султай бие организмын юм. Тэгэхээр гэр орондоо зөв ер нь эн чинь зөв хоолт юм байхгүй байна гэд. Тэгээ бид нар бол асар олон судалгаа хийж үзсэн. Бид нар дээр бол баталгаанууд бол зөндөө байна. Тэгээ энэ баталгаанууд байгаа учраас л сая тэр сургуулийн хоол үйлдвэрлэлийн тоо хуулийг батлуулж чадлаа шүү дээ. Тэр чинь нөө хууль батлах гэж хүмүүст ихтгэл үнэмшил төрүүлж чадлаа шүү. Ганцхан бидний биш, олон улсын одоо энэ өндөр хөгжилтэй хоолны хөгжүүлэлт улс орнуудын судалгаач ерөөсөө тэр хүүхдүүдийн ирээдүйн иргэдийн бие балдар эрүүл мэндэд ямар чухал хувь нэмэр балт юм бэ? Дээр нь нэгдсэн үндэсний байгууллага тэр нөгөө Солонгос хүн Вангийн мөн одоо энэ чинь толгоон дээр ямар хүн байна гэдгээс хамаарат бас бодлого бас жоон далиж шүү дээ ер нь бол тий. Тэгээд тэр нэгдсэн үндэсний байгууллагын Вангимын ерөнхийдөө Солонгосын хүн удирдах ах үедээ энэ сургуулийн хүүхдийн хоолны талаар гой тахарсан байхгүй. Тэгээ энийг ингээ хийгээч ингэчээч улс орны чинь ирээдүйд хүмүүс чинь эрүүл болно шүү. Эн чинь ирээдүйд тухайн улс орн чинь эдийн засгийн хувьд асар их нэг боломжийг тий асар их одоо өргүү зардлыг арилгаж чаддгийг шүү гэдэг. Тэнд эмнэлэгт өгч байгаа зарлаараа бид нар аягүй сан цэцэрлэг төрийн байгуулах нэ. Гээл дор хаяж тий дор хаяж. Тэгээ энэ оюун ухааны хүмүүсийн сэтгцийн одоо юунууд идэрч хүртэл нөлөөлнө гэдэг ийм олон зүйлүүдийг гараад тэгээ Вангимын ерөнхийлөгчийн саана гэдэг нэг мөв бит үүсгэсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр яг сургуулийн хөвгтэй бол тэгээ тэр мөрөн дээр бичсэн юмнууд чи өрдөөсөө одоо нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан 2 том тайлан байна. 3 ч тайлан ба одоо яг нь school feed ингээд энэ сургуулийн хүүхдийн хоолны дэлхийд даяар ямар ам бэ гэдэг тайлангуудыг харахад бол ерөөсөө өмнө нь ингээд уриалсан баг шүү дээ. Дэлхийн улс орн болгон ирээдүйдээ янз бүрийн кризис хүүхдээ хамгаалах, тэдний эрүүл мэндийг хамгаалах, ирээдүйн иргэдийг эрүүл болгох чинь сургуулийн хүүхдээ хоолны хөтөлбөр бол асар ач холбогдолтой хөтөлбөр шүү. Тэгэхээр энийг засгийн газар болгон хэрэгжүүлээч гэж уриалмаар байна гэсэн бичгтэй юмнууд ингээд байгаад байгаа байхгүй юу ер нь тий. Тэгээ ингээд яасан. Тэгээ манай улс бол бас энийг дэмжээгүй шээ. Дэмжсэн хуулиа батллаа. Одоо системээ бүрдүүлэхээ явж байна. Гэвчиг энэ дээр одоо нөгөө бүхэл бүтэн систем нь байхгүй учраас аюур тоглолт үүсэж байгаа. Тэгээ ингээд байгаа. Тэгэхээр сургуулийн хүүхдээ хоолны асуудлыг бол бид нин даруй хэдий ч нэ бид хурдан хийж чадна. Төдий ч нэ л бид ирээдүйд гарах өвчлөл ирээдүйн одоо иргэдийнхээ амьдралын чадрыг хамгаалж чадчихна л гэсэн утгатай. Ирээдүйд ямар нэгэн одоо хүний ийм юм идэж уулын идэгэн шүү гэдэгт итгэдэг хоошин дижилийн боловсралтай хүнийг л бид нэр гарах хэрэгтэй ийм л болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоол дижилийн сургуулийн хүүхдээ хоолыг яана гэдэг бол зүгээр нэг хэсэг хүмүүс одоо ажилгүйдээ ч юм уу эсвэл одоо надаа бас хүмүүс хэлж ирсэн юм. Одоо манай шинжилгээ технологийн сургуулагч хоол зүйч гэдэг мэрэгчлэлтэн бэлтгэдэг байхгүй. Тэгээ би яагаад ингэж ийм хамаа замбраагүй юм шиг ийм юм ярих гээд байна уу гэдэг чинь шалтгаантай. Бид нэр хүүхдээ хоолны системийг хөгжүүлэхэд одоо 20 жил үдсэж штеп. Одоо яг систем бүрдсэн үг байхгүй л байгаа байхгүй. Тэгтээ сүүлийн жилүүдэд хууль батлагдсанаас хойш энийг үнэхээр анхаарч байгаа. Тэгтээ юун сэтгэл өвдөд байна гэхээр бид нар энийг сургуулийн хүүхдээ хоолны системийг хийхгүй байвал төрийн тэр хүүхдээ хоолнд өгж байгаа мөнгө үргүй сарлагдаад байна. Үр ашгаа хүүхдэд очиж өгөхгүй байна.
Хоёрдугаар хүүхдүүд маань хоол шимт ижээлийн мэдлэгтэй болж өдөрт шимт ижээлтэй хоол идэж чадхгүйгээс болоод хүүхдүүд чинь ингэж их өвдөж байна. Ирээдүйд өвчтөн хүмүүс бий болох гэдэг. Тэгэхээр бид нэр аль болох 1 жилийн өмнө одоо энэ асуудлыг шийдэж чадчихлаа Монгол улсын нийгмийн эрүүл мэндийг бид нэр сайжруулах гэдэг агс утгатай. Тэгэхээр энэ олон жил 20 жил яриад ноцтой дийлээгүй. Одоо цаашаа хэдэн жил би энийг ноцолдох гээд байна. Тэгээ хүүхдээ хоолны системийг чинь эсэргүүцдэг хүмүүсээс зөндөө байдаг. Гэхдээ хууль батлагдана гэдэг бол асар чухал том юм байт юм байна. Үнэхээр Монгол улс хуультай болсноос хойш энийг чинь улаан цагаан эсэргүүцэд янз янзын юм яриад идэг хүмүүс чинь ярих бол. Гэхдээ хүүхдийн хоолны ач холбогдлыг өнөөдөр бүрэн ойлгож байна уу? Юурээс ойлгоогүй л байдаг ш. Тэгэл нэг орон нэр төдий нэг аянд нь хоол хэвлэл болж байхаа гэж ойлгодог. Гэтэл тэр хоол чи өөрөө шимт жилтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бидний хийсэн судалгаагаар бол одоо та нар бодлоо. Бид нэр ингээд хүүхдээ аянд хоолнд хийсэн юм дэр ингээд саяж бид нэр тооцооны аргаар судалгаа хийж үзлээ. Тэрний өмнө чи бид нэр тооцооны аргаар лабораторийн аргаар судалгаа хийж үзчихлээ. Гэтэл тэр одоо тооцоолсон байгаа тийм орчууд ороод ийм шимт ижээлтэй байна гэж тооцоолсон зүйл чинь хүүхдийн хоолнд яг 100% байдаг юм ахад маш ойролцоо хэмжээтэй нэмэх хасах нэг 15-20% алдаатаагаар байж ах хэрэгтэй байхгүй. Гэтэл тийм байж чадахгүй байгаа шүү дээ. Одоо жишээ нь би нэг ноодо шүлийг шинжилгээнд өгснөд би бүр аюу тооц санаж байна л да. Нэг хүүхдээ яг аянд хийснээс нь аваад бид нэр шинжилгээнд өгч байгаа байхгүй. Тэгээд тооцооны аргаар бодж тооцооны арга шинжилгээ хоёр бол хоорондоо яс тас одоо 20 гэж таарахгүй л дээ. Гэтэ ойролцоо гардаг юм чи өөрөө адилхан л манай хоол зүйн шим судлалын шинжилгээнд иргэдэг л хоёр шинжилгээний аргууд байхгүй. Тэгээ тооцооны аргаар бодоод үтсэн баг байсан. Тэгэхээр тэрийгэ бүр батлуулах гээд лабораторийн шинжилгээнд өгсөн чинь одоо тэр ноодо шүл чинь 176 ккал байна гэд технологийн картн дээрээ бичээд тэгээд тэр цаас ёсороо бол хүүхдэд бид нэр 170 ккалтай ноодо шүл өгчөөд байгаа байхгүй юу? Гэтэл яг аяганд өгж байгаа юм ингээд шинжилгээгээд тооцооны аргаар ч гэсэн бодоод ингээд үзэхэд бол тэр 76 ккал гарч байгаа шүү дээ. 100 дутаа шүү дээ. 100 хэдэн хүн дутаа талах болчихж байгаа юм тий. Тэгэхээр бид нар өнөөдөр хүүхдүүдэд тэгж хооллоод байгаа учраас энэ дээр тэгвэл яг алдаа нь юу юм? Одоо бид нар жишээл за би бол эцэг эхчүүдийн төлөөлөл тий тэгэнгүүт хүүхдүүд өдөрт нэг хоол өгж гинүү гэхээр за өгж гин гэчихэр нөгөө өвдийн цай ч юм уу өвдийн хоолн ч юм уу тий одоо өвдийн цай гэж бол ер нь байх ойлцсон шүү. Хэрэгжээд байна гэж ойлгоод байгаа байхгүй. Гэхдээ тэнд өгж байгаа хоол нь яг үүндээ манай хүүхд идэхгүй байгаа байхгүй тий. Тэгэнгүүт за улс өгж байгаа юм чиндээ тэг хил ам хийх надад ямар ч хэрэг байхгүй байгаа байхгүй тий. Наа чи яг 170 юм уу 100 юм уу гэж би хэрэлдэхгүй. А нэг юм ямар ч хэсэг өгж байгаа юм байна. Идэх хүүхд нь идэг, идэхгүй хүүхд нь болиг гэж хайчиж байгаа байхгүй. Гэтэл тэрийг 176-г 176 юу гэдгийг шалгадаг гэдэг юм уу тэр процесс нь хаана алдагдчихад байгаа. Тий. Уусаа эцэг эхчүүд энийг үзээд бүр нөгөө ажил дээр нэрмээс л болно. Яг үл тэд нар ч өөрсдөө хоол одоо өөрөө 176 гэж мэдгүй гэж шүү дээ. Энийг чинь мэддэг хүн чинь маш одоо жишээ нь хоол зүйчнэр бол энийг шууд мэднэ, бараг хараад мэднэ. Хоол зүйчнэр бол тэгээ тооцоо хийгээд мэднэ. Хэрвээ бүр нягтлуулыг лабораторид өгч болно. Гэхдээ лабораторийн шинжилгээ чинь үн ихтэй байдаг учраас өртөг ихтэй, зарлага ихтэй учраас ер нь дэлхийд бол онцгой шаардлагатай үед л хийнэ үхээс лабораторийн шинжилгээ бол хийдэггүй л дээ. Ер нь бол тооцооны аргаар бодоод ингээ гаргаж чад бол болдгийн. Тэгэхээр энийг бол нэг мэрэгжлийн хүн мэднэ. Тийм учраас бид нэр хуулийн дээрээ тэг хууль батлагдана гэдэг бол өөрөө маш чухал ач холбогдолтой. Тэгэхээр би одоо ч гэсэн энэ хуулийг өргөн байрж батлуулж өгсөн тухайн үеийн их хурлын гишүүдэд бол одоо би байтугай Монгол улс одоо энэ хүүхдүүд бол талархах хэрэгтэй гэж бол би боддог. Тэгээд тэр хууль баталсны дараагаар бол бүх юм айгүй өөр болж байгаа. Тэгэхээр одоо бүх хүмүүс энэ хоолыг хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодоод ингээд одоо мэрэгжлийн яам дээрээ мэрэгжлийн хилтэстэй болоод мэрэгжлийн удирдлагаар хангагдаад ингээд гэхдээ яг наадах чи хийх хэрэгтэй хүн чинь бол тэр сургууль болгонд бид нэр хоол зүйч ажиллана гэсэн. Тэр хоол зүйч гэдэг хүн чинь тэр технологийн картын дагуу тэдэн грамм мах тэдэн грамм тийм юм яг хийж чадах юм бол тэр чи яг тэр хэмжээтэйгээ ойролцоол гарч ирэх байхгүй. Тэгтээ 176 чигээр бол яг тэгж яс тулна гэж байхгүй ш. Тэр чинь аяглах явцад энэ төр ингээд жоохон өөр болно. Бас дулааны боловсруулалт нь нааша цаашаа болно гэдэг асуудлууд бол байж байгаа. Тэгэхээр зэрэг тэр хоол зүйч гэдэг хүн энийг хийх хэрэгтэй. Нэгдүгээр. Тэгээ өнөөдөр хоол зүйчтэй болцсон хэрнээ яагаад хийж чадахгүй юм бэ гэдэг асуудал бас араас нь гарч ирнэ. Тэр чинь яагаад гэвэл хүнсний хангамжтай холбоотой байхгүй. Жишээ нь хоньны гулууц үхрийн хаагуй авцраа шулж байгаа байхгүй манад нэг хүнсний хангамжийн сүлжээ байхгүй гэж яриад байгаа чинь тэр вэ шүү дээ тий. Тэгээ гулууц ингээд шулаад ингээд тэгэхэд тэр чинь гарцсан янз янз ахгүй та. Гэтэл яг бидний нэг хүүхдийн аяганд 30 г мах орох ёстой гэдгийг чинь хангахаар мах тэнцээс гарахгүй бол нөгөө галтгооч яах юм байгаараа л хийж шин. Тэгээ мах биш тэр чинь юу гэдэг өөх орчоод шин.
Тэгэхээр одоо би ингээл өдөөгөө зарим газрууд дээр хөтс хоолныхын зүгээр тос нь ингээд пилаж ааш өөхтөн мах шиг. Тэгэхээр манайд энэ ангилсан махны төрийн худалдаа авалт руу цэцэрлэг сургуулийн галтгоо руу энэ ангилсан одоо зориултын махны тийм хангамж юусоо бүрдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг бид нэр заашгүй бүрдүүлэх хэрэгтэй. Энийг бид нэр бүрдүүлж чадаж байж чад. Тэгээ ер нь л энэ сургууль цэцэр ер нь хоол үйлдвэрлэлийн байгууллагын ашигын нэхэн үртийн гэхээр хүнс үйлдвэрлэгч нар хүрдэг байхгүй. Тэр ангилсан мах бэлтгэж байгаа, одоо гурил бэлтгэж байгаа. За бууз банш хуушуурын бэлт зүйлдвэрлэж байгаа ч юм. Тэр газруудаас шууд сургуулиуд худалдаж авах юм бол нөгөө газар чинь жишээ нь котлетны мах гэх чинь нөгөө газар чинь яг тэр хэмжээгээр нь ингээд хийцсэн байлаа гэхэд тэр чинь сургууль дээр авцараа шууд чанаад өгчөөд асуудал чинь шийдэгдэнэ үстэй. А тэгэх юм бол сургууль дээр бас тийм их олон тоогооч ажиллах хэрэгтэй. Одоо боловсролын салбар жишнээ чиглэлээ тоогоочийн одоо юутай оронтой байна гэдэг ингэж байгаа байхгүй. Гэтэл тэр чинь бид нэр зүгээр бэлдэж аваад ирэх юм бол хүний нөөцийн ч гэсэн ашигтай байдал бид нэр хүсэж байгаа. А тэгээд тэр хүнс үйлдвэрлэж байгаа хүн чинь зүгээр төрийн худалдаа авалт руу харин маш чанартай технологийн картын дагуу котлетаар тэр хүн нийлүүлэх хэрэгтэй. Шинэ ангилсан махалд нийлүүлэх хэрэгтэй. Гуляшны махалд нийлүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэргүүрээ тэгээ эн чинь кластер үүсдэг. Тэгээ махны үйлдвэрээс чинь өөхөн тусдаа гараад ирэх юм өөхөө яадаг савнгийн үйлдвэрлэл рүү явуулд юм уу? Одоо жишээ нь гоо сайхны үйлдвэрлэл рүү явуулд юм уу? Яад юм чи. Тэгээд дэлхийд даяар ингээ кластерууд чи эндээс ингэж үүсэж байгаа. Гэтэл энэ төрийн худалдаа авалтан дээр одоо бид нэр ингээд махны бэлтгэж захиалаад ингээд янз янзын зарлж байгаа байхгүй. Тэгэхэд манай том одоо мах бэлтгэлдэг үйлдвэрүүд орж ирэхгүй. Төрийн худалдаа авалт руу орж ирэхгүй. Тэгээ энийг би юу гэж ойлгож байна вэ? Тэгээ тэд нарт уулзаад асуухаар зэрэг ерөөсөө сонирхгүй л байдаг юм байл л дээ. Тэгээ ер нь төр одоо арт түмэн хоёр одоо төрөө муу хийсээр агаад ингээд нэг үл ойлголцол үүсээд нэг ийм л хэцүү болцсон юм бас үүссэн л юм бэлээ. Тэгтээ явандаа бол аюу сайхан болох. Нэг үе бодвол сүүлийн 3 4 жил чинь бид нэрийн төрийн худалдаа авалтын системийг тэр одоо төрийн худалдаа авалтын газар ажиллаж байгаа хүүхдүүд бүхий л хүчин чадал сэтгэлээрээ ажиллаж гин. Энэ төрд ажиллаж байгаа хүмүүс чинь бас энэ улс орны хөгжлийн төлөө бас сайхан сэтгэлээр ажиллаж гин. Үнэхээр цаг цагаараа. Тэгэхээр одоо мүтгэн бол сайхан болно гэж харин зүр энэ юугаар далимдуулаад хилчгэд болоод энэ төрийн худалдаа авалт чинь зөндөө олон нэр төрлөөрөө заацсан зарлж байгаа байхгүй юу? Жишээ нь арилгасан одоо цэвэрлсэн ногоо гээл зарлах чинь тэнт чинь ингээд өрсөлдөгчнөр орж ирэхгүй бод шүү дээ. Гэтэл ногоо зарч чадахгүй ингээл үүлэл тавиад идэг тий. Тэгээд энэ нөгөө төрийн худалдаа авалтанд цэцэрлэг сургуулийн галтгоо эн чинь юу вэ гэхээр төрийн мөнгөөр үйлчлэгээ үзүүлж байгаа газар чинь тэр төрийн худалдаа авалтын системээр бид нар ч юм аах байхгүй юу. Тэр төрийн худалдаа авалтын цахим дэлгүүр дотор чинь тэр нөгөө махнууд чинь ингээл байж юмэр ш. Тэр баншнууд чинь ингээ байж юмэр ш. Манай сургууль цэцэрлэгүүд тэнчэнээс ч манайх өнөөдөр 550 хүүхдийн банш тэдий ил банш авна гэж шууд аавна гэдэг. Яагаад сургууль цэцэрлэгийн галтгоонд банш, бууз тэр юмнууд өгч чадахгүй. Гэхдээ 500 хүүхдийн баншийг хэн чимхээл ингээ зогсож тэр чи тийм боломж байхгүй байхгүй юу. Тэгээ хүүхдүүдэд тийм харин зүгээр сургууль цэцэрлэгт банш тэр одоо котлет одоо тэр хэрцсэн мах, ангилсан мах нийлүүлж байгаа хүмүүс бол маш чанартай л нийлүүлэх хэрэгтэй. Харин чанаргүй зүйл нийлүүлэх юм бол шууд төрийн худалдааас хасдаг. Тэр чинь өөрөөсөө дэлхийн улс орн болгонд байдаг юм систем баггүй юу ер нь бол тийм. Ингэж чадах юм бол бид нэр хүүхдээ. Тэгэхээр ер нь бол одоо сургууль цэцэрлэгийн хүүхдээ хоол юугүй байгаа даа. Ингээд доголдолтой байгаа даа, хэмжээндээ хүрэхгүй байгаа даа, төрийн мөнгөөр ашиггүй зарцуулагдаад байгаа энэ гол шалтгаан бол ерөөсөө хамгийн гол шалтгаан бол хүнсний хангамжтай холбоотой явж байгаа. Тэгэхээр хүнсний хангамжин дээр төрийн худалдаа авалт. Тэр хууль гарч чадхад одоо хуулиа зөрчөөд тэр нөгөө тендер мэнд өөр юмнуудаас ингээд шууд худалдаа авалт маалт тэгээд яг зөрчөөч бас биш юм аа. Тэр чинь нэг бас хуулийн санкц яг хууль байгаа. Тэр чинь нөгөө тендерний одоо юу яачих юм бол цуцлагдаад нөгөө амжилтгүй болчих юм бол шууд худалдаа авалт аавна ингээд хуулийн заалтайгаа давал явж байгаа юм бол тэгэхдээ бид нэр хамгийн чухал хэрэгжүүлэх заалт бол тэр нөгөө хуулийн дээр байгаа ерөнхий гэрээний төрийн худалдаа авалтыг бид нэр хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээд цэцэрлэг сургууль хөгжөөд ирэх юм бол дараа нь ахаад энэ лүүч нөгөө төрөөс санхүүждэг одоо цэргийн анги, хорих анги одоо юу ч үдгийн те имлэг тэд нар ч нь өөрсдөө ингээд төрийн худалдаасаа аваад ирэх юм бол бид нар энэгээр нөгөө чанарыг барих хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэгээ эний чинь зүгээр нэг хин нэгэн хүн шинжилээд байдаг очоод болж нь болохгүй гэдэг юм биш юм байлээ л да. Олон улсууд бол яаж хийдэг вэ гэхээр ингээд нөгөө санамсаргүй шинжилгээнүүд дээжнүүд авч лабораторийн болон хяналтын шинжилгээнд санамсаргүй түүнээс нөгөө зорж биш. Одоо ямар нэг юм дөххийн тулд бүтээгдэхүүнээ шинжилүүлчихэд буцаад май шинжилүүлчээгээ авчид өгдөг юм биш. Зүгээр ингээд зах зээл дээр байгаас одоо шинэ бид нар нэг сургууль дээр ирсэн юмнаас юм уу те
Бас ингээд дээж аваад мэрэгжлийн байгууллагууд нь ингээд одоо нөгөө хүрээлэн эрдэм шинжилгээний байгууллагуудад шинжилээд тэгэх юм бол нөгөө санамсаргүй авдаг учраас хүмүүс өдөр болгоныхаа ажлыг яах нь сайн хийчихэж шүү дээ. Яг бол тэр том зах зээл тэр төрийн худалдаа авалт гэдэг чинь өөрөө аягүй том зах зээл байхгүй. Төрийн мөнгө ч одоо сургуулийн хүүхдийн хоолнд өгж байгаа мөнгө чинь аягүй их мөнгө байна шүү. Тэгээ энэ мөнгийг бид нэр яг хүүхдүүдийнхээ ам руу үнэхээр хүүхэд болгонд 1500 төгрөгийг хоолоор нь хийчих чадж гэнэ үү гэвэл үгүй. А зүгээр хүмүүс ингээ ярахаас нэг бууз банш чи үнэтэй шүү дээ гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ тэр үйлдвэрлэж байгаа хүн бол масс худалдаа хийгээд одоо худалдаа хийгээд эхлэх юм бол үн мөнөө бууруулах боломжтой. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэгж хийх сургуулийн галтгоонд олон хүн ажиллаад өгсөн өгөөгүй ингээд чимхэд те маш олон хүний цалин яжсанаас эн чинь хамаагүй үр ашигтай байхгүй. Тийм учраас бид нэр хууль батлуулах үедээ бол хуулийн доолын ерөнхий гэрээний заалтыг бол тусгаж өгсөн. Одоо бас хуулинд нэмэлт өөрчлөлт орно. Тэрэн дээр бол илүү тодорхой зааж өгөө гэдэг ч. Тэгэхээр бид нэр хүнсний хангамжийг сайжруулаагүй цагт энэ хоолыг нэгдүгээр сайжруулж чадахгүй. Хоёрдугаар энэ сургууль цэцэрлэг дээр байгаа галтгоонуудыг сайжруулах хэрэгтэй. Маш одоо хүчин чадлын бус, зориултын бус, тийм халдвар хамгааллыг юу яахгүй баримтлыг ч гэсэн баримтлах боломжгүй юм хэцүү галтгоонууд маань сургууль цэцэрлэгүүд дээр ингээд зөндөө байгаа. Тэгэхээр энийг бид нэр өөрчлөх хэрэгтэй байна. Тэгээ бид нар энэ сургуулийн хүүхдийн хоолны энэ хөтөлбөрийг бүрдүүлж чадаж үйжээж л Монгол улсад энэ халдварын бус өвчлөл буурна. Түүнээс бид нэр эмнэлэг нэмж барьж өвчнийг даван дийлнэ гэж байхгүй шүү дээ. Зөвхөн өвдөд зовоод байгаа хүнийг л шинж тэмдгийн өвдөлтийг бууруулах яа нөхөс яг төгс эдгэж байгаа тохиолдол байгаа. Гэтэ ихэнх нь чадахгүй ш талдрын бос өвч. Өвцөөр л юм уусараа тэгэл нэг мэтгэд ингээл явж. Тэгээ эн чинь бол Монгол хүний амьдралын чанарыг одоо бууруулж байгаа маш актер зүйл. Тэгээ энээс урьдчилан сэргийлэх нь ерөөсөө хүн амын хоолт ижилийг сайжруулах. Өөрөөсөө халдварын бос өвчл чинь 70% нь хоолт ижилтэй холбоотой байна гэдэг чинь дэлхийд ярьж байгаа ш бидний ганцхан яриад байгаа зүйл ш. Тэгэхээр бид нэр хэдий ч нэ хүүхдээ олны системийг сайн бүрдүүлж чадна. Төдий ч нэгээр одоо хүүхдүүдийнхээ эрүүл мэнд хүүхд хамгааллынхаа бодлогыг хэрэгжүүлж чадчихна л гэсэн утгатай. Түүнээс биш. Тэгээд ер нь бол манайх нөгөө бодлогын судалгаануудаа их сайн бас хэрэгжүүлэлттэй холбоотойгоор энэ бодлогын алдаанууд их гарч байна гэдэг яг энэ бодлогын шинжилгээ гэдэг судлаачид бас хэлээд байгааг бол би бас зүг байна л гэж боддог. За тэгэхээр цэцэрлэг сургуулийн хоолтой холбоотой асуудал тулгарч байгаа асуудлын талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Ямар ч гэсэн 9 сар танаа баг бас орон нутгаар явж ажиллана гэдэг хэлсэн тийм. Тэгэхээр хэдүүлээ эргээд та хэдийн томилтоор явж ирсэн үр дүнгийн талаар ер нь одоо бид нар цаашдаа яг яавал зүгээр вэ гэдэг асуудлаар эргээд дахиад уулзнаа гэж найдаж байна. Тэгээд мэдээлэл өгсөнд баярлалаа. За тийм. За баярлалаа.